Өглөөний 7 өглөө хөтөлбөрт хамтдаа үзэж та бүхэндээ баярлалаа. Хөтөлбөр кофе, цай болонгаар үргэлжлэн та бүхэндээ хүрэхэд бэлэн болсон байна. Ингээд студид хүрэлцээрсэн эрхэм хүндтэй зочдоо та бүхэнд танилцуулъя. Хилийн чанар дахь монголчуудын зөвлөлийн ерхий нарийн бичгийн дарга мөнх дэлгээр монголчуудын зөвлөөл нийгмид үйлчлэх төрийн бас байгууллагын боловсролын хорооны дарга бие Монгол хүн захирам сургуулийн захирал оюун дэлгүүрнээр хүрэлцээрсэн байна. Өглөөний минь сайхан амарсан уу? Өглөөний минь сайхан. Тэгэхээр юун төрөнд үзэгчтэй яг нийтэд нийгэмд үйлчлэх төрийн бас байгууллагын талаар үйл ажиллагаагаа танилцуулах хэдэн онд анх байгуулагдаж байсан бэ? За бүгдээ нийт үзэгчтэй өглөөний минь төргий. Тэгээ манай байгууллага бол 2014 онд байгуулагдчихсан. Хилийн чандад одоо үйл ажиллагаа явуулдаг монголчуудын эрх ашигыг хамгаалдаг төрийн бас байгууллагууд холбоодуудын нэгдэл байгаа. Одоо энэ жил 7 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байна. Нийтдээ 47 улсад 170 төрийн бас холбоодуудын нэгдэл байгаа. Тэгэхээр яг энэ нийгэмд үйлчлэх төрийн бас байгууллагаараа дамжуулаад нийгэмдээ ямар зорилгоодыг тавин ажиллаж байна вэ? Энэ жил бас хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ямар ажлууд байна вэ? За манай байгууллага 6 хороо 4 албатай үйл ажиллагаа явуулдаг. За байгууллагын маань гол үндсэн үйл ажиллагаа бол нийт одоо гишүүдийнхаа эрх ашигыг хамгаалах хамгийн чухал асуудал бол боловсролын гадаад байгаа монгол хүүхдүүдийн боловсролын хил соёлын асуудлууд байгаа. За эрүүл мэндийн асуудлууд бусад одоо асуудлуудаа одоо Монгол улсын засгийн газар болон бусад одоо гадаад яамдууд бүх яамдуудтайгаа хамтын ажиллагаа үүсгэн ажилладаг байгаа. Тэр хилийн чанад гэхээр нийт одоо дэлхийн хэдэн орны манай хэдэн оронд байгаа монголчуудтай энэ хүү одоо нийгэмд үйлчлэх төрийн бас байгууллагын хамтарч ажиллаж байгаа гэж ойлгож болох бай. Энэ дээр бол орон гэвэл маш олон байна. Ер нь бол орон болгонд хот болгонд л монголчуудын холбоод төрийн бас байгуулагдсан байна. Тэгээд эднэрийн төлөөлөл болоод Монгол улсын төр засагтай голж хамтарч ажиллаж байгаа байгууллага бол манай байгууллага гэсэн албан ёсны тийм ээ. Бид 7 жилийн өмнөөс чуулганаа дандаа Монгол гадаад харилцааны хамтаа хамтраад хийдэг. Монголчуудаа чуулаад Монгол улсын одоо эдийн засаг улс төр бидний оруулах ямар оролцоо байна вэ гэдэг дээр Монгол гадаад байгаа монголчууд нь чуулдаг, гадаад харилцааны хамтаа хамтраад хөтөлбөр 2 жилийн хэрэгжүүлэх хөтөлбөр төлөвлөгөө гаргаад ингээ ажилладаг. Тэгээд жишээлбэл нийгмийн бодлогын хороо гэдээ байхад нийгмийн харьяалах нөгөө яамтайгаа хамтраад ажиллах жишээ тийм ээ. Миний хувьд болохоор 7 жилийн өмнөөс тэр боловсролын хороог нь хариуцаад энэ бол нийгмийн ажил, сайн дурын ажил байхгүй тийм ээ. Бид ямар нэгэн цалин юу авдаггүй, сайн дураараа би Монгол орныхон л хийж байгаа нэг ажил гэсэн утгаараа хийж байгаа. 7 жилийн өмнөөс боловсролын хороог ахлаад ажиллаж байна. Тэгэхээр яг энэ ажлынхаа хүрээнд би юу гэдэг вэ гэхээр одоо дэлхийн хамгийн сүүлийн судалгаагаар бол дэлхийн 18 оронд 57 монгол хэл соёлын сургалтын байгууллагууд үйл ажиллагаа явуулж байгаа. Тэгээ энэ байгууллагуудыг бид нэр одоо урд нь бол тус тустай ингээл үйл ажиллагаа явуулдаг байсан. Бүртгээд, нэгтгээд, сургалтанд хамруулад Монголын одоо боловсролын яамтай хамтраад жишээлбэл эн чинь яг Монголны сургалт явж байгаа тохиолдолд энэ бол яг нөгөө тухайн харьяалсан яамны жишг хөтөлбөрөөр сургалт явагдах хэрэгтэй тийм ээ. Зүгээр нэг сайн дурын гимнастик юм уу спортын дугуйлан биш учраас. Тэгээ энэ үднээсээ бид нөгөө яамдад санал тавиал төсөл оруулаад энэний хариуд одоо бас харьцангуй Монгол улсын засгийн газар гэдэг юм боловсролын яам бол маш хүндэнтэй ажиллаж байгаа сүүлийн жилүүдэд. Одоо гадаад байгаа монгол хүүхдүүдэд зориулсан жишг хөтөлбөр гэдээ баталчихлаа 17 онд. Яг энэ жишг хөтөлбөрийн дагуу нөгөө 50 эдэн сургалт маань уг нь бол сургалтаа явуулах ёстой. За мөн захим хичээл хийчихсэн. Захим ридер юм ингээд вебэд суурилсан тийм ээ. Хаанч байгаа монгол хүүхд ороод үнгүү сурах ийм захим хичээлийг хийчихсэн. Яг хөрөнгө мөнгөний болцоогоор энэ дуусаагүй байгаа. Энэ нэг бас мөн Монгол улсын төсвөөс гаргаад санхүүжүүлээд хийгдсэн. Тэгэхээр энэ тодорхой алхмууд бол хийгдээд байгаа. Тэгээ хамгийн сүүлд ихэд одоо шинэ сайдын хамгаалал бол энэ асуудал дээр гадаадх монгол хүүхдийн чинь монгол хүн тийм ээ. Бид нар тэрийн хүүхдийн монголын л сургаж чадахгүй л эргээд харахад монгол хэл байхгүй нөгөө хүүхд минь монгол хүн гэхэд хэцүү болчихно. Яг тус нь байна, харахад төрх нь байна. Тийм учраас энэ дээр л ерөөсөө улс орон даяараа зөвхөн ээж аав нь биш анхаарал хандуулах хэрэгтэй гэсэн үднээс энэ хамгааллын сайдын дээр ажлын хэсэг байгуулад хавар бид нар бол маш их тийм судалгаанууд хийгдсэн.
яг яаж энэ хүүхдүүд чинь сурах хэрэгтэй юм бэ? Сургалтууд нь яаж явагдах юм? Сургуулиуд нь ямар харьяалтай, ямар төсөвтэй, ямар дэмжлэгтэй байх юм гэдэг судалгаа хийгдсэн. Тэрний үндсэн дээр дөнгөж сая яг 9 сард одоо юм хамтарсан комисс байгуулагдлаа. Энэ болохоор боловсролын яам, гадаад харилцааны яам, нэг нь соёлын яам тийм ээ. 3 яамны хамтарсан юм байнгын үйл ажиллагаатай комисс байгуулагдсан. Тэгээ энэ комисс маань нөгөө яг гадаад дахь Монгол хүүхдүүдийн боловсролын асуудлыг шийдээд хэлэлцээд ингэж ажиллаж явах хэрэгтэй. Ингээ байгуулагдсан одоогоор бол яг ажил яг эхлэх үл байна. Таны хувьд би Монгол хүн гэд захим сургуулийн үүсгэн байгуулагч. Тэгэхээр би Монгол хүн захим сургуулийг яг анх яагаад бас үүсгэн байгуулах болсон гэж шалтгаан за мэдээж бас захим сургууль гэдгээрээ бас илүү онцлог давуу талтай байна. Тэгэхээр үйл ажиллагаа юу хэрхэн яаж явж байгаа вэ? Тэгэхээр нөгөө 50 эдэн сургууль маань болохоор дандаа танхимаар явагддаг. Хагас бүтэн сайн. Нөгөө хүмүүс маань амьдарч байгаа орныхоо ерөнхий боловсролын сургуульд явж байна. Амралтынхаа үеийн сургуульд хамрагдаад ингэ явдаг. Гэтэл өнгөрсөн жилээс нөгөө корона, ковид эгдлээ. Яг энэ үед нөгөө хүмүүс маань гэртээ суучихсан. Тэрнээс өмнө бол бид нар яг захим сургуультыг санал болгодог байсан. Тэдийлэн хүмүүс нөгөө сонирхож юм уу тэрийг чухам яг яаж явахыг мэддэггүй байсан юм, хамрагддаггүй байсан. Өнгөрсөн жилээс санд болоход маш олон орноос хүүхдүүд ингэж манай сургуультанд хамрагдаж эхэлсэн. Тэгээ энээс үүдээд бид нар энэ юу нэг хэрэгцээ юм байна. Угаасаа цаг үе маань ийм болчихлоо гэдэг үүднээс сая 4 сарын 4-нд аль биесээр энэ захим сургуулийг нээгээд ингээд сургалтаа явуулж байгаа. Тэгээ энэ маань зөвхөн би хуваараа биш тийм ээ. Нөгөө 57 сургуулийнхаа багш нарт санал тавиад хамтраад ажиллах уу? Та бүхэн танхимаараа сургалтаа явуул. Гэтэл нөгөө захим сургуулийн бас нэг давуу тал нөгөө танхимын сургалтанд явж чаддаггүй хүүхдүүдийг хамруулах боломжтой. Тухайн хотод нь Монгол сургууль байдаггүй маш олон хүүхдүүд байгаа шүү дээ. Эсвэл эцэгхийн завгүй нөгөө хүүхдээ хагас сайн сургууль зөөж чаддаггүй ч юм. Тэгэхээр яг энэ хүүхдүүдэд хамруулж чадвал хэдэн мянган хүүхдүүд дэлхийд яар Монгол хүүхдүүд байж байгаа. Тэгээ энэ үднээс энэ захим сургуулийг байгуулсан. Тэгээд нөгөө одоогор бол нийтдээ 8 орны 11 багш энэ захим сургуульд маань багшилж байгаа. Тэгэхээр энэ багш нарын маань давуу тал нь яасан гэхээр нөгөө танхимын сургуультанд урд нь олон жил багшилчихсан. Гадаад байгаа монгол хүүхдтэй ажиллаад сурчихсан тийм ээ. Тэгээ жирийн нэг монгол ихэнх нь бол бас монгол хэлний төвшин маш муу байдаг. Тэгэхээр нөгөө хүүхдийнхээ хэлнийхэн төвшин тохирсон энгийн аргаар одоо үгийн баялаг дээр ихэл бид нар яг энд байгаа цаандлага аваа заахад боломжгүй нөгөө хүүхдэд ойлгохгүй. Ахуу орчин үг хэллэг нь өөрлөө явчихдаг учраас тэгэхээр яг бид нар энэ туршлагатай багш нарыг хамруулад сургалтаа явуулж байна. Одоо бид нар энэ жилийн хичээлийн жилийг өнөөдрөөс эхлэх гэдэг бэлтгэлээ. Бид нар бас сүүлийн жилүүдэд за дэлхийн нийтээр COVID-19 гэдэг цар тахалтай байсан учраас хаана хөл хориотой байлаа. Одооноос бол яг ажил эрчимжиж ирж байна. Тэгэхээр нүүдлийн соёл гэдэг төсөл хэрэгжнэ гэдэг чинь 2022 онд Монгол Улсын ерөнхийлөгчийн дэмжлэгтэйгээр энэ хүндэтгэлийн учир шалтгааныг ер нь яагаад ах энэ төслийг санаачлах болсон бэ? Энэ талаар өдөрт өргөе. За оюун дэлгүүр дарахын бас ярьсан дээр нэмээд хэлэхэд бид нар Хэлийн чандад 200 гаруй багш өөрсдийнхөө санаачлагаар ямар нэгэн цалин хүйс авахгүйгээр сургалтуудыг хийж байгаа гэдгээр энэ өөрөө маш тийм чухал буюу эргээд энэ хүмүүсийг бас бид нар төр захиргаан тий одоо яам нь анхаарах хэрэгтэй гэдгийг одоо дуу хоолой нэлийн эрчимтэй сүүлийн 2 жил өргөж байгаа. Тэгээд тэр чутгаараа сая одоо 20 оны 4 сараас эхлээд багш нарын захим сургалтанд бас хамруулсан байгаа. Яамтайгаа хамтраад багш нарын сургалтуудыг бас хамруулад багш нарыг сертификатжуулаад ингээд бас явсан бас давуу талтай байгаа. За тэгээ Хэлийн чандах монголчуудын зөвлөлийн ковидтэй үед бид нар бас зүгээр суусангүй эх орондоо ажлуудаасаа товчхон хэлэх юм бол эх орондоо 20 оны 4 сард эх орондоо маск илгээцгээ хийгээд аяныг 19 ус одоо өрнүүлж тэгээд 250 сая төгрөгийн маскыг бас эх орондоо илгээсэн байгаа. За хэд хэдэн бас том ажлууд явж байгаа. За тэгээд ерөнхийлөгчтэй бид нар бас одоо одоо нэг 14 хоногийн өмнө бас уулзалт хийсэн байгаа. Тэгээд манай төслүүд ажлуудыг бас дэмжиж ажиллахаа илэрхийлсэн байгаа. Тэр дундаа Хэлийн чандад байгаа монголчуудын манай үр хөвгтүүд одоо ингээ бараг 3 дахь үеийн төрсэн байгаа. Олон соёлт гэр бүл гэдэг асуудал яригддаг болсон. За тэгээд хос хэлтэй хөвгтүүд гэдэг одоо агуулга одоо яригддаг болсон байгаа. Тэгэхээр эдгээр хөвгтүүд маань одоо монгол хэлээрээ ярьж иж монгол хүмүүнээр үлдэх юм аа гэдэг дээр бол ерөнхийлөгч маш их анхаарлаа хандуулсан. За тэгээд нүүдлийн соёлын боловсрол төсөл маань бол одоо 5 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байгаа. Яг гадаад амьдарч байгаа монголчуудын хүүхдэд болон яг монгол хэл одоо язгуур соёлыг тухайн хүүхдэд нь одоо бараг код болгож тэгж одоо бид нар үлдээх зорилготой тийм төсөл байгаамаа.
Тэгээд хүүхдүүдийг одоо нүүдэлчдийн юм цуслан хэлбэрээр одоо малчин хүний тэр арга ухааныг одоо яг өөрөөр нь гараар нь биеэр нь үйлдүүлж сургадаг тийм зуны одоо хөтөлбөр байгаа. Гэхдээ энийг одоо 2022 онд бол Өөр ханга аймагт 4 улирлаар бүр ингээд олон улсын стандартад нийцсэн байдлаар хүүхдүүдэд одоо бүх одоо улс орноос хэлэн чандд байгаа Монгол сургуулиудынхаа хүүхдүүдийг за мөн Монголд байгаа монгол хэлээ марцсан хүүхдүүд бол асар их болцсон байгаа ингээд ажиглаж байхад тий хоорондоо одоо ингээд дандаа гадаад хэлээр англиэр ч юм уу японоор ч юм ярьдаг тий. Гэтэл бид нэр их хэлээ маш сайн суралцчиж эргээд нэг хэлээрээ нэг одоо үндэстэн болж ойлголцож тий тэгээд их орныхоо төлөө одоо хийж бүтээх тэр нэгдмэл зорилгыг өөртөө бий болгох юм а гэсэн тийм зорилготой төсөл хэрэгжихээр явж байгаа. Тэгэхээр ер нь яг за төсөл хэрэгжээд явж байх төсөл хэрэгжих гэж яхад хамтран ажиллах байгууллагууд хамтран ажиллах хувь хүмүүс хэрхэн яаж холбогдох вэ мөн яг энэ тал дээр хэрхэн нээлттэй байгаа вэ гадаад харилцаагаа бас хэрхэн анхаарч ажиллаж байгаа вэ? За энэ одоо маш чухал энэ ажил бол бүх монголчуудын одоо дэлхийгээр тархан суугаа монголчууд монгол хүн болго энд одоо оролцох боломжтой мөн Монголдо байгаа одоо тий монгол хэлэндээ санаа зовсон монгол үндэстэндээ санаа зовсон хүн болго энэ хүү төсөлд бас оролцох боломжтой байгаа. За гадаад харилцааны хувьд бол бид нар бүх улсад манай төлөөлөд байгаа хэлэн чанар монголчуудын зөвлөлийн төлөөлөд байгаа. Тэрүүгээрээ дамжуулан бид нар бас фандрайзинг үүсэн энэ хүү төслөө одоо амжилттай хэрэгжүүлэхээр бас төлөвлөж байгаа. Тэгээд бас ташрамд уртахад манайх гадаад харилцааны яамнаас манад бас ингээд бас байр Монгол байрлах одоо байр одоо нэгдсэн офистай болсон байгаа. Тэгэхээр та бүхэн бас дипломат байгууллагын үйлчлэгээ эрхлэх газар гээд манай нэгдсэн офис дээр бас чөлөөтэй холбогдож очиод энэ төсөл дээр өөрийнхөө хувь нэмрийг бас оруулах боломжтой шүү. Тэгэхээр хоёрын маань яринаа сонсоход за ерөнхийлөгчийн дэмжлэгийг авсан байна. За боловсролын сайд бас хамтарч ажиллаж байгаа. Ер нь яг засгийн газраас хэрхэн яаж хамтарч ажиллаж байна вэ? Ажлууд дээр төслүүд дээр ер нь туслаа дэмжлэг хэр байна вэ? Энэ онд за 2022 онд бол ерөнхийлөгчийн дэмжлэгтэй нүүдлийн соёл төсөл хэрэгжих юм байна. За сая бол боловсролын яамны сайдтай бол уулзалт хийсэн. Ингээд хэдэн судалгаануудыг бол бид нар хамтарч хийгээд дэмжлэгтэйгээр үйл ажиллагаануудад бол орсон. Эдгээр он жилүүдээс өмнө бас тийм ээ хэрхэн яаж хамтарч ажилладаг байсан бэ? Мөн ирээдүйд засгийн газраас бас яаж хамтарч ажилласаа гэж та хэдэн минь зүгээс хүсэж байгаа вэ? Ер нь бол урд нь бол ямар нэгэн тийм мэдээллийн дээр нь бол байдаг байсан. Бид нар өөрсдөө л нөгөө ийм байх шүү мэдээлэлд өөрсдөө яг нөгөө уг нь бол энэ яг Монгол Улсын засгийн газар боловсролын яам хийх ёстой ажил тийм ээ. Энэ сургуулиудын чинь тодорхой зөвшөөрлийн нөгөөд ямар хөтөлбөрөөр яаж шалгаад эрхийг олгоод ингээд хянаад явж явах ёстой тийм ээ. Бид нар сая ажлын хэсгийн хүрээнд хавар бол ингээд бусад орнууд жишээлбэл Орос, Солонгос, Япон, Шведүүд гадаадд байгаа хүүхдүүдэд яаж их хэлний сургад юм бэ гэдэг судалгаа хийж байгаа хувааж аваад тэгээ бас тэрнээс бид нарт авах зүйл юу вэ гэдэг дээр. Тэгээ ингээ харж байхад бол маш зэгцтэй нэг улсын бодлого явагддаг. Ягаад гэхээр тэр улсынхны иргэн учраас тэр хүүхд хаана амьдарч байгаагаас хамаарахгүйгээр тэр хүүхд их хэлээ эзэмших бүрэн эрхтэй. Монгол улсын хуульд ч гэсэн тийм ээ үндсэн боловсролыг ерөнхий боловсролыг эзэмших эрхтэй гэдэг эрх нь байхгүй хүүхдийн. Тийм учраас тэр эрхээ эдлэхийн тулд тэр хүүхдийн эрхээ эдлэх боломжийн төр зэсийг хангаж өгөх ёстой гэсэн үүднээсээ. Бид нар бол ямар нэгэн мөнгө миний энэ сургалтын байрны зардлыг төлөө гэдэг тэр асуудлыг бол харьцангуй тавьдаггүй тэрийг бид нар зохицуулаад явуулдаг. Гол нь хөтөлбөр дээр сурагчид дээр мэрэгжлийн нөгөө тусламж дэмжлэг хэрэг болдог. Тийм учраас бид нар 7 жилийн өмнө жишээлбэл Германы багш нар санаачлал төсөл өгчээсэн яамд бид нарын нөгөө хөтөлбөрөө хийя, сурагчгээ хийя өөрсдөө Монголд байгаа сурагч гэсэн тохирохгүй байна гэл ингэж хандаад тэр үед бол бас хариуцсан мэрэгчлэлтэнч байдаггүй байлаа, мэдээлэлтэй ч хүн ховор байлаа. Ингэж дараас нь явсаар агаад одоо харьцангуй одоо бол маш сайн идэвхтэй ажиллаж байгаа. Одоо хамгийн сайн идэвхтэй ажилладаг гол байгууллага гэж жишээ боловсролын хүрээлэн дээр үндэсний цөөнх болон гадааддах монгол хүүхдийн боловсролын асуудал хариуцсан секторыг байгуулагдсан. Энэ 5 уг нь бол үндэсний цөөнх хийх байсан. Одоо нэмэгдээд гадааддах монгол хүүхдүүд. Энэ секторынхандаа бид нар маш нягт хамтанд ажилладаг. Туяа багш байна, гэрэл багш гэдэг ингээд юм багш нар байдаг. Тэгээд эдгээр нь уг нь бол судалгааны байгууллага. Гэхдээ бид нар нөгөө хүмүүсийг чинь татаж авчраад багш нарынхаа сургалтандаа хүртэл хамруулцдаг. Одоо гадааддах багш нарын сургалт гэхэд бид нар одоо 4 жилийн өмнөөс эхэлсэн. Берлин зохион байгуулж байна, Монгол зохион байгуулах. Одоо өнгөрсөн жилээс бол захимаар ингээл итгэвтэй. Бүх орны багш нараа хамруулаад ингээ явчихж байна. Тэгээ яг энэ үүднээс ингээд харж байхад бол одоо сая хавар бид нар судалгаа ажиллаа, гадаад орнуудын туршлагуудыг судалжлаа. Одоо энэнийхээ үүдэн дээр л бид нар одоо дараагийн ажил яг судалгааны суурьуд бол гараад ирсэн.
Одоо яг яаж дэмжих юм бэ? Жишээлбэл энэ хүүхдүүд чинь Монгол сурж байгаа бүх хүүхдүүд жишээлбэл сургалтын нөгөө юу гэдэг зардлын ховсгох зардал авч байдаг. Монгол хүүхдүүд сургалтын. Тэгэхээр тэр хүүхдүүд ч гэсэн бас энэ тодорхой хэмжээгээр олдож явах хэрэгтэй. Тэгжээд нөгөө сургалтын одоо цэгцтэй зөв явж явах нь тийм ээ бас нөлөөлөх дэмжлэг болох хэрэгтэй. Гэл наазах энийг асуудал. Маш олон шийдэх асуудлууд байгаа. За энэ дээр бас нэмэт хэлбэл Дэлхийн монголчууд гэж хөтөлбөр 2016-аас 20 онд хэрэгжсэн. Гадаад харилцааны яам энэ төр лид хийгээд тэгэд энэ дэр бол одоо хөлийн чанадах монголчуудын нэгдсэн чуулга уулзалтаа маш олон чуулга уулзалтууд болдог. Оюутан залуучуудын нэгдсэн чуулга уулзалт гадаад. За мөн Монгол орны хөгжилтэй чуулга уулзалтууд бас дажгүй амжилттай хийгээд хэрэгжүүлсэн. За одоо ингээд 21-ээс 25 оны хооронд одоо Дэлхийн монголчууд хөтөлбөр 2 маань хэрэгжих ёстой. Хөтөлбөр маань гарцсан байгаа. Тэгэд үүн дээр бас Монгол улсын ерөнхий сайд маань бас биднэрт өнгөрсөн 5 сард уулзалт хийсэн гадаад харилцааны яам дээр. Тэгээд өөрөө бас биднэрт амласан байгаа. Манай 140 гаруй төрлийн бас байгууллагын төлөөлөл захимаар орж ирсэн. Дэлхийн монголчууд хөтөлбөрийг төсөвтэй болгоно. Төсөвгүй төсөл гэж юу н байх боломжгүй. Ер нь бол өмнө бол төсөвгүй байдлаар хэрэгжиж явсан байгаа. Тэгээд одоо энийг төсөвтэй болгоод ажиллах байхаа гэж бидний зүгээс итгэж байна. Тэг хамгийн чухал ер нь төр засаг те яамдуудтайгаа бид нар холбоотой ажиллаж байгаа зүйлээр одоо ямар одоо сургамж гарч байгаа гэхээр эргэх холбоо буюу өмнө ярьсан ажлууд маань хэрэгжиж гин үү хэрэгжихгүй байна уу мониторинг гэдэг зүйл өөрөө маш чухал байгаа. Энэ дэр бидний зүгээс ч гэсэн өөрсдөө хяналт тавих те эргээд нөгөө нийтэд тайлагнах гэдэг зүйл рүүгээ илүү түлхүүн анхаарч харилцсан одоо бүгдээрээ одоо хариуцлагатай ажиллая гэдэг дээрээ илүү анхаарч ажиллаж байгаа. Тэгэхээр ямар нэгэн төсөл хэрэгжихэд мэдээж нөөцөө бид нар бодох хэрэгтэй. За мөн эртнээс төлөвсөн судалгаанууд бэлэн байх хэрэгтэй байдаг. Баг хамт олон гэдэг бас хамгийн чухал байдаг. Төсөл өөрөө үр дүнтэй болохын тулд нөөц болон баг хамт олон захийг үе шат дараалал ажлууд тодорхой байх хэрэгтэй байдаг. Тэгэхээр нүүдлийн соёл гэдэг энэхүү төсөл бол 2022 онд хэрэгжинэ гэж байна. Таны хувьдаас өмнө маш олон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байсан гэдэг тийм ээ өөр сэдвүүдэд өөр хүрээллүүд дээр. Тэгэхээр ер нь яг төсөл хэрэгжиж байхад өөр бас дэмжлэг хүсье гэвэл яг ямар байгууллагууд ямар дэмжлэг хамгийн ихээр төсөл хэрэгжүүлэхэд хэрэгтэй болдог вэ, шаардлагатай болдог вэ? За төсөл хэрэгжих нь өөрөө хугацаатай тий зорилготой тий зорилгоо биелүүлэхийн тулд төсөл хэрэгждэг ба төслийн хамгийн гол зүйл нь өөрөө төслийн баг байдаг. За төслийн баг чадвартай байх хэрэгтэй. Тэгээ төслийн менежмент тал дээр ер нь бол хөгжүүлэлт маш хэрэгтэй байдаг. Одоо зөвлөх үйлчлэл гэж гэдэг юм тий. Тэгээ төсөл маань өөрөө одоо яг нийгэмд үйлчилж байгаа бид нар шиг одоо энэ байгууллагуудын хувьд бол ашигын бус яг одоо зорилттой тий байдаг учраас энэ дээр болохоор олон улсын байгууллагууд тий олон улсын одоо сангуудтай хамтын ажиллагаа үүсгэгч гэдэг юм уу тий тэр ажлууд бол илүү чухал байдаг байгаа. Оюун дэлгүүрэгч таны хувьд өмнө нас за UBS Lizard ерөнхий редактор мэдээний албанд ажилладаг байсан. Тэгэхээр ер нь яг хэл соёл гэдэг зүйл өөрөө бид бүхний амьдралд хамгийн сашгүй холбоотой. Бид бүхний ойлголцоход нэг түлхүүр хэрэгсэл болж байдаг. Тийм ч утгаараа тас тур ярианд хэлжсэн. Хэдий гадаадд амьдарч байгаа ч гэсэн Монгол хүн гэдэг утгаараа бид нар монгол хэлээ соёлоо мэддэг байх хэрэгтэй. Энэ өөрөө ерөнхий боловсрол мэдлэгийг одоо сурах хэрэгтэй гэсэн одоо тийм ээ хуулиндаа заагаад өгсөн байдаг гэж байна. Тэгэхээр ер нь гадаадд байгаа монгол хэлээ мартчихсан маш олон хүмүүс байгаа л та. Зарим нь монгол гэдгийг мэдгүй бүр өсөөд эхэлчихсэн өсөж торноод явж байгаа хүмүүс байгаа. Ер нь яг тухайн улс орны үндэсний хэл гэдэг зүйл хүний амьдралд хэр хэрэгтэй байдаг юм бол бид нар магадгүй за ер нь дэлхийн нийтээрээ нэг хэл англи хэл гэдэг бол чухал болсон. Англи хэлийг сурах хэрэгтэй. Ерөөсө хэлтэй бол хөлтэй гэдэг. Тэгвэл нөгөө талаараа өөрийнхөө үндэсний хэлийг сурна гэдэг нь өөрөө чухам яг юу юм бэ? Маш чухал юм. Маш чухал. Манай Монгол үндэстний хувьд бол бүр чухал. Ягаад гэхээр бид нар цөөнх тий маш цөөхөн 2-3 сая ард юм. Тэгээд тэр нь гадаадд маш олон одоо энэ эдийн засаг санхүүгийн боломж нөхцөл байдлын үднээс л хүмүүс чинь гадаад гараа авчлаа шүү дээ. Үнэхээр эндээ сайхан амьдрах боломжтой бол бид нар буцаал ирмээр байгаа байхгүй. Яав ээж ах トゥ утайгаа ойрхон тийм ээ. Хүүхдээ яг Монголд нь монгол хэлний сургаад өсгмөр байгаа байхгүй. Гэтэл яалтчгүй аргагүй амьдралын шаардлагаар ингээ гадаад гараад хүүхдүүд маань ирлээсчихлээ. Одоо манай гэр бүлэхэд цэвэр монгол мөртлөө миний хүүхд жишээлбэл тэнд төрсөн мөртөө тэр хүүхдээ хинж герман хүүхд гэж хүлээж зөвшөөрөх гэж харах царинч монгол зөте 100% цэвэр германаар ярьсан ч гэсэн л тэрийг танихгүй хүүхдэл за энэ гадаад хүүхд хизээ ирсэн мэддэхгүй. Тэр хүүхдийн бас нэг гадаад байдлаар гадуурхагдаад шууд биш ч гэсэн тодорхой хэмжээгээр тэгж ханьцаж байгаа.
Гэтэл тэр хүүхд монгол хэлээ эзэмшгээг бол Монголд ирээд бас гадаад хүн болчихж байгаа байхгүй юу? Тийм ээ. Ирээд нөгөө чөлөөтэй ярьж чадахгүй. Харахад сарайн сайхан нутагтаа ирлээ төрөөгөө ч гэсэн. Гэтэл ярьж чадахгүй л нөгөө хүүхд чинь бас л ингээд л нэг яг өөрийнх шигээ байж чадахгүй шүү дээ тийм. Тэгэхээр бид нар бол бас бидний хувьд бол айгүй тийм нэг удаа эмгэн л байхгүй юу? Хүүхдээ бид нар ингээд хэцүү байдал оруулчих. Нэг соёлтой газар хүүхдээ өсгөөд юм сургалаа сургая гэд явдал гэтэл хүүхэд маань хинч биш аль ч улсын харьяат биш чим шиг яг уу бичиг цаасан дээр л нэг улсын харьяат байж л байгаа. Гэтэл яг нэг юм нэрлэлийг зулгачиж байгаа байхгүй. Тэгээ энэ бол аяйгуу том эмгэнэл миний хувьд. Тийм учраас би нөгөө ээж аав нарт одоо бол ингээд клуб хауст ч гэсэн ингээд хилцүүлгүүд аяйгуу хэдэг гадаад байгаа юм шиг. Хүүхдээ яаж сурах вэ? Би ингээд сургадаг. Ингээд чи тэгээ чи заавал Монголд энэ сурах ёсгүй ч гэдгийг юм гээд ингээд ярьж байгаа байхгүй. Ядаж энэ хүүхд эргээд ирэхэд нутагтаа хизээ нэгэн цагт нөгөө эндээ бол илүү харах царин ч гэсэн тэр үений хүүхд хүн хараад шууд гадаад гэж хүлээж авахгүй. Гэтэл хэлийн сурахчвал нөгөө хүүхд маань эндээ жинхэнэ эзэн болоод суурьх боломжийг гадаад өсөж байгаа хүүхдүүдэд гаргаж өгөөчсөн гэж л би хамгийн их хүсэж байгаа байхгүй. За хэл гэхдээ ер нь бол нийтлэг байдал бол хүүхдүүд Монголын төвшин маш бага. Орчин хэл гэдэг чинь угаасаа орчны юм учраас удамшдаггүй тийм ээ. Тийм учраас орчинд дийлчиж байна. Тэгэхдээ яг 3 нас юм уу 6 нас юм уу бүр дээдлэн шилжилтийн нас хүртэл Монголыг сурахчвал тэр хүүхд мартдаггүй гинэ. Хэрэгэлдэггүй ч гэсэн байж идэг. Хэрэгцээ тохиолцсон үед нөгөө гараад ирдэг орчиндөө ирсэн үед. Тэгэхээр ингээд сурахчаач хэрэглэхгүй байж болно гэдэг дээр нь ээж аав нар анхаарахс нэгд. Хоёрт нь за хэлийг бүр амар перфект юм уу төгс сургууд маамахад Монгол гэсэн сэтгэлтэй нь болгочвол нөгөө хүүхд минь жишээлбэл одоо би энэ жишээн дээр харж байгаа байхгүй. Би Монгол хүн сургуульд өсвөр насны хүүхдүүд аяг орж ирж байгаа. 17 18 та хүүхдүүд. Тэд нар яг одоо нөгөө өөрийнхөө шийдвэрийг гаргаж байгаа байхгүй. Нөгөө хэл өсөг Монголын мартаад юм уу сурцсан ч хэрэглэгээ болцсон. Тэгэл том болсон ч нөгөө хүмүүс чи Монголын чинь түүхийн тухай ярив. Монголоо мэдхүү гингүүт нөгөө хүүхд эвгүй байдалд ордог. Би чи сурах ёстой юм байна гэдэг хүүхд өөрөө ухаарад би сурыгээд одоо 17 настай хүүхд 18 настай хүүхд надад цагаан толгой үзээ сурж байгаа байхгүй. Тэгэнгүүт нөгөө сэтгэлтэй болгоод үлдээч хэл хэрэгтэй байна ядчил. Хэлтэй сэтгэлтэй болгох. Тэгэл энэ дээр нь ээж аав нар би бол яг мэрэгжлийн Монголын хүн учраас бас илүү санаа зовлон мэрэгжлийнхэн дагуу ажиллаж байна. Тэгэхээр та өөрөө мэрэгжлийн монгол хэлний хүн учраас ер нь яг гадаадд байгаа монгол хүүхдүүд гэлтгөө одоо монгол оронд амьдарч байгаа гэсэн монгол хүүхдүүдийн хувьд амны хайрцаг, дуудлага, монгол хэлээ сурж байгаа байдал дээр ер нь таны үзэл бодол ямар байдаг вэ? Хэр оновчтой зөв байдаг вэ? За эсвэл ерөөсөө хэдийн Монголд амьдарч байгаа гэсэн бараг зарим хүүхдүүд нь бол гадаадд байгаа монгол хүүхдээсээ арай одоо буруу дуудлагаар, амны хайрцаг нь буруугаар монгол хэлээ сурсан тохиолдлууд ер нь хэрэг байдаг вэ? Байдаг. Аялга уус тэр нөгөө тухайн орных нь хэлнийх нь нөлөө орчдөг тухайн хүүхдэд тийм ээ аялагтай өвөр монгол шиг ярьж байгаа манай өвч гэдэг ч юм тийм. Тэр тохиолдолд жишээлбэл одоо хүмүүс ингээл зарим нь тэгэн шоолж болохгүй. Тэр чинь монгол хүн ярих гэж чинь сурж байгаа тэр аялга тэр хүүхдийн буруу биш байхгүй орчны нөлөө орсон байдаг тийм. Нэг зөвхөн гадаад гэхгүй одоо Монголд байгаа гадаад сургууль сурж байгаа хүүхдүүдийн монгол тэр үлэрсэ байхгүй ш. Ингээл хараад англиар гэртээ англиар ярьж байна. Бид нар бол орчинд дийлдээд бас ингэж чинь яг өөрсдөө хамгаалж нэг удаа бас буруу л да. Гэтэл энд байгаа нутагтаа байгаа хүмүүс ингэчгээр эн чинь эмгэнэ л байхгүй бидний хувьд тийм ээ. Тэгээ уг нэг 2-3 жилийн би сонсчихсан Монголны цагийг нэмэгдүүлье гадаад сургуулиудад ч гэсэн гэдэг. Энэ тэгээ хэрэгжиж байгаа хэсэг дээр бол би мэдэхгүй байна. Энэ маш чухал асуудал байна. Ер нь бол хаа амьдарч байгаасаа үл шалтгаалаад ерөөсөө бусад үндэстнээс ялгагдчихж байгаа бидний ганц том одоо тархлаа бол монгол хэл өөрөө байна. Монгол хэлээр энд бол маш том нөлөө үзүүлж байгаа юм бол бидний ээж аауд тий тухайн хүүхдийн эцэг их эмээ өвөө эргэн тойронд байгаа хүмүүс нь хоорондоо монголоор ярихгүй ч юм уу тий гэрийн орчиндөө өөрөө тэр байдлыг үүсгэж чадахгүй байх юм бол хүүхдүүд маань сургууль дээр нь ч гэсэн ялгаагүй тийм бодлого зайлшгүй байх хэрэгтэй. Хичнээн бид нар одоо дэлхийн хүн бэлтгэж байгаа ч гэсэндээ одоо дэлхийгээр тархацсан монголчууд бол одоо дэлхийг эзэлсэн хിവэрэ байгаа миний хувьд л тэгж боддог. Монгол хүний хөл хүрээгүй улс одоо байхгүй болсон. Одоо эргээд энэ хүмүүсийнхаа хүч нөөцийг бид нар яаж эдийн засгийн эргэлтэнд оруулахаа ихэр сэтгэл зүрхийн одоо эхлээд авах хэрэгтэй тийм ээ. Дулаач тий их орондоо хайртай болгох эргээд монгол хүн гэдэг тэр зүйлдээ бахархалтай байх тэр зүйлийг үүсгэхийн тулд эцэг их өөрөө маш сайн нөлөөлөх хэрэгтэй, ярих хэрэгтэй. Тэгжээж яах вэ гэхээр нөгөө хүүхд чинь ярьсан хэлснээр нь
тэрэнд одоо туртай хайртай болно. Тэгэхээр хүүхдийн хүмүүжил гэдэг зүйл өөрөө маш багаас нь яригддаг зүйл л дээ. Хүүхдийн хүмүүжлийг багаас нь бага наснаас нь зөв тавих юм бол тэр хүүхэд ирээдүйдээ ч гэсэн өөрийгөө зөв залуурдаад аваад явах бүрэн боломжтой байдаг гэж ярьдаг. Тэгвэл яг хүүхдийн хүмүүжил дээр за гадаадд байгаа эцэгчүүд магадгүй Монголын ёс уламжлал нэг өөр, гадаадын хэм маяг, амьдралын хэм маяг нэг өөр байгааддаг. Гэтэл гадаадд амьдраад Монголдо ирсэн хүүхдүүд зарим нэг жижиг зүйлсүүд дээр харагдаад байна л та хүмүүжлийн ялгаа. За магадгүй гадаадд бол ингээд нээлттэй тийм ээ. Хин тарсан үнтэйгээ хай гээл ингээд чөлөөтэй мэдлдэг бол Монголд бол ахын тастаа үнэ дээдэлдэг тийм ээ. Та гэж дууддаг, ахаа их чи өвөө юм гэж дээдэлдэг бол гадаадд ерөөсөө заримдаа үеийн юм шиг харьцах тохиолдол хүртэл байдаг. Ерөөсөө нийтч найз шиг байдаг. Тэр энэ яг соёлын ялгаа, хүмүүжлийн ялгаанууд дээр тоо үзэл бодол ямар байдаг вэ? Ер нь яг Монгол хүмүүжлээ дагаад Монгол хүмүүжлэрээ хүмүүжих хэрэгтэй байдаг юм болов уу? Эсвэл дэлхийн жишээг дагаад гадаадд байгаа монгол хүмүүс монгол хэлээ мэддэг ч гэсэн гадаадын хүмүүжлэр хүмүүжих хэрэгтэй байдаг юм болов уу? Яг энэ дээр бас асуудал гардаг байхгүй юу? Яг л нэг гадаад очисон хөгч хоёр соёлын хооронд асуудал үүсчихдээ байна. Яхаа мэдгүй. Аав ээж нэг юм яриадаг. Би өөрийнхөө өсөж хүмүүжсэн ёс заншил одоо ингэх ёстой гэдгээрээ хүүхдэд харьцах гэдэг. Гэтэл нөгөө хүүхдэд өсөж байгаа орчин харьцаж байгаа найз нөхдөд харьцаа ингээ өдөр тутмын харьцаа шал өөр тийм. Жишээлбэл тэр хүүхд өөрийнхөө үзэл бодлыг аягүй чөлөөтэй илэрхийлдэг. Гэтэл Монгол хүмүүс чи том хүний өмнөөс үг дуугарлаа гэж тэрийг жишээлбэл буруугаар ойлгох. Тэгэхээр яг одооны залуу гэр бүлүүд гадаад амьдарч байгаа гэлтгүй Монголд байгаа ээж нар ч гэсэн одоо энд угаасаа л англи хэлтэй сурвалж явж байгаа хүмүүс бас л өөр соёл мэдл ярьж байгаа шүү дээ. Тэрийг яг зохицуулахгүй бол маш том проблем гардаг. Шилжилтийн насан дээр хүүхдүүд тийм ээ. Аав нэг юм яриад байдаг, амьдрал нэг юм хэлээд байдаг. Хүүхд хайчхаа мэдэхгүй тэгээ гадаад өсөж байгаа хүүхдүүд сэтгэхгүй тийм дарам тийм үү сэтгэл зүйн проблемууд айгүйх учирдаг. Тэрнээсээ болоод. Тэгэхээр яг энэ дээр маш сайн анхаарах хэрэгтэй. Энэ дээр би айгүйх жишээнүүд байдаг. Нөгөө хүүхдүүд нь зөвхөн харьцаанаас гадна хэлний хувьд ээж аав тухайн орныхаа хэлийг хэлээд маш сайн эзэмсэхгүй бол нөгөө хүүхд нь Монгол байхгүй, аав ээж нь нөгөө хэлний сайн байхгүй. Ингээд бүр аав ээж хүүхдүүд хоорондоо харьцахад хүндрэлтэй асуудал. Үзэл бодлын зөрчлөөс илүүтэй бүр зүгээр ойлголцох боломжгүй болсон асуудлууд гарч байгаа байхгүй гадаадд жишээлбэл. Одоо Францад жишээлбэл маш олон хүмүүс хараар амьдардаг. Гэтэл ингэсэн бээжтэйгээ ойлголцож чадахгүй байна гэд уйлаад нөгөө хүүхд нь багштай хандсан. Ийм жишээлбэл. Тэгэл энэ бол айгүй том проблем байхгүй. Энийг яг л дундыг олж л явахгүй бол яг амьдрал дээр миний амьдрал дээр ч гэсэн ингээл харагдчихлаа байхгүй. Хослуулж явах хэрэгтэй. Мэдээж нөгөө бид нар чинь бүр ухтаа хин юм бэ гэдэг юм хамгийн дөрвөлж ойлгох хэрэгтэй. Уг үндэс чинь юу юм бэ гэдгийг анханасаа ойлгуулчих юм бол тэгтээ тэргүй тэр чинь интернэшнл хүн болох нь тодорхой тийм ээ, олон улсад харилцаад явах нь тодорхой. Гэхдээ бусдтай харилцахдаа чи яаж тэнцвэр харилцаанд орох юм бэ гэдэг зүйлийг маш сайн ойлгох хэрэгтэй. Тэр нь юу гэхээр чи өв соёлоо мэдчихэж нөгөө язгуурын юм мэдчихэж бусдтай тэнцвэр харилцаанд орох боломжийг өөртөө бий болгодог юм ба. Хэрвээ чи өөрийгөө мэдэхгүй байх юм бол бусдтай харилцахдаа заавал доогуур харилцаанд орох тийм нөхцөлийг бүрдүүлдэг юм а гэдгийг л хослуулж тэ тэрийг ухт нь эхлээд аль нь байх юм дараа нь аль нь байх юм гэдэг юм л тэр нэг үе шатны л асуудал яваад байгаа шиг байна. Тэгэхээр яг боловсрал тэр дундаа хүүхдийн боловсрал Монгол үндэсний талаар өнөөдөр сонирхолтой ярилцлага хүрнэлж та хоёртай маш их баярлалаа. Тэгэхээр миний асууж амжаагүй за үзэгчдээс минь гадаадд байгаа монголчуудын маань зүгээс та бүхэн минь ирдэг түгээмэл асуулт болон хоёроо минь хэлж амжаагүй байгаа зүйлс байвал та бүхэн үзэгчтэй хэлнэ үү? Одоо би яг өөрөө 11 жил одоо ингээл гадаад байгаа монгол хүүхдүүдтэй монгол хэлнээс юу гээл санаа зовол энэ сургуулиуч угаасаа дандаа нөгөө хүүхэд нь их хэлээ мартцсан хүүхэдтэй санаа зовсон эцэгчүүдийн санаачлагаас л үүсчихэж байгаа байхгүй сургалтын байгууллагууд бид нар бол мэрэгжлийн хүмүүс болохоор хамтрал бас адилхан л хүүхэдтэй хүмүүс учраас тэгээ ингээ харж байхад урд нь бол төрлөх хэлээ мэдэх жишээлбэл германд хүүхд сургуульд ороход цэцэрлэгт ороход нь герман хэлнийх нь мэдлэг нь сайн байх хэрэгтэй гэдэг шаардлага жишээл 10 жилийн өмнө тавигддаг гэсэн байхгүй. Гэтэл одоо тэрийг болчихсон. Дэлхийн нийт одоо төрлөх хэлээ хүн хамгийн эхлээд сурах хэрэгтэй юм а. Тэгжээж дараагийн суурь 2 дахь 3 дахь хэлний суурин зөв тавигддаг юм а гэдэг мэдсэн судалсан юунууд гараад ирсэн дүгнэлтүүд. Тэгээд жишээлбэл одоо Германд бол 3 настай хүүхд сурвалж цэцэрлэгт ороход германаар ярихгүйсэн чинь хамаагүй. Та яг хүүхдтэйгээ монголоор 100% ярьдгүй. Тэгвэл маш сайн энэ хүүхд дараагийн хэлийг ерөөсөө угс хүүхд 3 нас их хэл гэдэг нь ихийн хэл тийм ээ. Ээжээсээ уламжлах байнга харьцдаг нөгөө ээжээсээ дамжиж ирж байгаа. Тэгэхээр хүүхдийн хамгийн анхны багш ээж байх хэрэгтэй тийм ээ. Ээж л их хэлээ зөв өгчүүл нөгөө хүүхд 2 дахь хэлийг сурахад ерөөс ямар ч проблемгүй сурдаг гинэ. Орчиндоо л орчих юм бол ерөөсөө жилийн хагас жилийн асуудал. Тэгээд энэ суурин дээр үүссэн гадаад хэл бол ерөөсөн
одоо хос хилтэй өсч байгаа манай хүүхдүүд бол ингээл зэрэг хоёр хилтэй зэрэг өсөж шүү дээ. Тийм хүүхдүүдийн оюуны чадвар маш өндөр байдаг. Энэ судалгаагаар ороод харагдчихсан байдаг тийм ээ. Нөгөө хүүхдүүд мань тархин ч гэсэн хөрвөх чадвартай болсон байдаг тийм ээ. Юмыг хүлээж авахтаа, юмд зохицохдоо илүү байдаг. Тэгээд мөн жишээлбэл дараагийн одоо 2 3 дахь хил бол тэд нарт төрсэн асуудал биш. Асуудал. Манай жишээлбэл баг хүүхдийн багш нь танах гэртээ англиар ярьдаг гэж асуужсан байхгүй. Өө яагаад гэсэн. Танахт аягүй сайн хэлний үгийн баялагтай аюу сайн ярьдаг. Гэтэл нөгөө хүүхд минь 2 хэлээр өссөн учраас тэр хүүхдэд англи хэл сурах амархан байсан учраас тийм. Тэгэхээр энэ давуу талыг үнэлээд одоо би бол гадаад байгаа эцэгчүүдийг илүү хүүхдтээсээ илүү эцэгчүүдтэй тийм боловсролын юм уу ярьслага хиймээр юм шиг санагддаг. Та хүүхдтэй хамгийн эхлээл их хэлийг сургаарай. Энэ л чухал шүү. Тань хүүхдтэй өгч юмс айгүй том бэлэг. Маш том бэлэг байхгүй. Тэгээд дараа нь тэр хүүхд бол суурь олцсон хүүхд бол энэ дараагийн асуудлууд ямар ч проблемгүйгээр ингэ явчихна. Энийг л ухаараас яав ийш нь холихгүй яриасаа гадаад гэлтгүй Монголд байгаа аав ийш нар ч гэсэн тийм ээ. Таны хувьд? За миний хувьд бол түрүүн оюутлогоор багш маань хэлсэн. Орчин гэдэг өөр маш чухал. Хэл өөрөө орчин байж сурдаг. Одоо монгол хэлээ эргээд сурахад бид нар орчин өөрөө байх хэрэгтэй байна гэдэг зүйл гарч ирж байна. Тэгэхээр бид нар тэр орчныг бүрдүүлэхэд бол одоо нүүдлийн соёлын боловсрол гэсэн төслийг хэрэгжүүлэх гэж байна. Орчинд нь тэгээд ер нь бол монголчууд яаж энэ байгаль дэлхийтэйгээ тий зүйтэй харилцаж амьдарч ирсэн энэ амьдралын философи нь өөрөө ямар чухал юм бэ гэдгийг ойлгуулахын тулд эцэг их маань эргээд л нөгөө эцэг ихтэрээ очиж байна. Эцэг эхчүүд маань эргээд нөгөө монгол улсынхаа талаарх тэр мэдлэг мэдээллийг те дандаа зөв талаас нь эерэг талаас нь дандаа сөрөг талаас нь ингээд одоо юу гэдэг нь те шүүмжлэх гэхээс илүү сайн зүйл дээр төвлөрөөсөө гэдгийг бас уриалмаар байна. Тэгээд тэгэхээр тархан сууж байгаа хэлийн чандад байгаа манай төрийн бас байгууллагуудын одоо үргэлжтэй зүрх сэтгэлээрээ их оронлогоо тэмүүлдэг бүх одоо сургууль хүмүүжүүлэгч одоо энэ 7 хоног чинь дэлхийн багш нарын баярын өдөр тохиож байгаа учраас бүх одоо ахмад багш нартай за мөн одоо vacant school те одоо сургуулиудынхаа бүх багш нартай одоо чин сэтгэлээсээ одоо хэлийн чандах монголчуудынхаа зөвлөлийн өмнөөс одоо баярлаж талархаж байгаа бас илэрхийлье. Дэлгийнхаа өнөөдрөөс бид бүхний алхахыг хүлээн авч хүрэлцээрсэн тааштай маш их баярлалаа. Тэгээд боловсролын спорт за Монгол хүүхдүүдийн хандлага хувь нэмрээ оруулж байгаад нь гүнээ талархаж байна. Тааштай ч гэсэн бас боловсролын салбарт ажиллаж байгаа тийм ээ багш боловсон хүчнүүдийн хувьд бас баярын мэндийг хүргэж байна. Цаашдаас хэрэгжүүлэх маш олон төсөл хөтөлбөрт өндрөөс өндөр амжилт хүсье. Өдөртөө кофе цаяа болон хамттайсан та бүхэндээ маш их баярлалаа. За өнөөдөр дэлхийн хөгжмийн өдөр тохиож байгаа. Тэгэхээр хөгжим тарт ихэн бүхэндээ дэлхийн хөгжмийн өдрийн баярын мэндийг хүргэж байна. Өнөөдөр бол мөн за дэлхийн багш нарын баярын өдөр, олон улсын багш нарын баярын өдөр, нийт ахмадуудаа хамдын баярын өдрөөс тохиож байгаа учраас ахмадуудаа хамдын баярын өдрийн мэндийг дэвшүүлж байна. Ингээд өргөжлүүлэн хөтлөгч савда та бүхэндээ шивэд монголчуудын талаар сонирхолтой яриа өрнүүлж ярилцах болон туудахгүй хөтлөх савда талбагнаа.